Do we watch this? Энэ Trishna-гийн тоглосон кино. Тэгээ Red Burger үзээд яриад өгч байгаа биднэрт. Тийм л шүү те. Чи өмгөөлч байсан бол ийм алуучныг өмгөөлөх байсан уу? Нийгмийн дайсан. Окей. Урд цагт бол бид нэр гарбуг сумлахад тэр хүйтэн зэвсэг болчихж байгаа. Хиний ч аминд хүрж болно. За өнөөдөр энэ найруулагчийн тэр энэ нөгөө подкастт ороод ярьсны дагуу би тэгээд гарын 5 хураг үзсэн шүү. өнөөдөр бид нэр гар утсыг датагаар цэнэглэхэд хүйтэн зэвсэг болчихж байгаа. Хамгийн аюултай нь гарбуу бол хүн болгонд байхгүй. Харин гар утас бүх хүний харманд. За одоо энийг ухамсартай удирдна гэдэг чинь асуудал байна тий. За энэхүү өгүүлбэр болохоор нариулагч Баян Жаргалын Гарам хандын Аригүн подкастт орохдоо хэлсэн үг байхгүй юу. Тэгээд энэхүү өгүүлбэр нь нариулагч Гарам хандын өөрийнх нь одоо яг цоо шинхэн кино буюу Дөнгөж сайхан 2 сарын 26-нд нээлттэй хэлсэн нийгмийн дайсан киноных нь ерөнхий агуулгыг айгүй одоо яг ийм оновчтойгоор эсвэл яг өгөх гээд байгаа мессеж яг гоё илэрхийлсэн өгүүлбэр гэж би бодоод байгаа. Монгол улсын гавьяа жүжигчин болоод удаагүй байгаа Ариун Бямбахын гол дүрийг нь бүтээсэн энэхүү crime thriller драм жанрын кино болвол ерөнхийдөө л яг одоо цагт нийгэм ямар эвгүй болчиход байгаа тухай үзэгчдэдтэй өгөх мессежтэй миний л хувьд маш олон хүмүүсийн заавалчгүй үзэх ёстой гэж хэлэх үз кино байгаа. Нариулагч Гарам хандыг бол ихэнх хүмүүс кино нариулагч гэхээс нь илүүтэй жүжигчний үүрэгтэйгээр бүтээсэн дөрүүдээр нь маш сайн таньж байгаа бах. Сүүлд гэхэд л тэ гарц цуврал Юу вэ? жүжигчний үүрэгтэйгээр бүтээсэн дөрүүдээр нь маш сайн таньж байгаа бах. Сүүлд Энэ ах тэр найруулагчлаа дараа хөшөж. гэхэлтэй гарц цуврал дээр тодоо ахын дүрийн аавын дүрд тоглодог нь штэ тий. Тэрнээс гадна Аавынхан дээр бас л миний хувьд хүмүүс хангалттай сайн мэддэггүй Mongolian Connection гэж одоо бас гадны уран бүтээлчдтэй хамтран хийсэн кинон дээр тоглодог гэд ерөлтэй за яг дуртай дэвэл дуусахгүй айгүй олон кинон дээр дүр бүтээсэн байдаг. Тэгвэл ахад маань мөн адил найруулсан кинонууд бас цөөнгүй байгаа. Одоо жишээ нь Амран ахын гол дүрдэн тоглодог Итгэл кино бол нариулагч Гарам хандын нариулагчийн карьераа эхлүүлсэн анхны кинон юм байна лээ. За бас хүмүүсийн бас л нэг сайн мэдээд байдаггүй ч гэсэндээ маш чанартай кино гэж би хувьдаа боддог. Зориг киног бас найруулсан. За бас миний л хувьдтай нариулагч Гарам хандын кинонуудаас хамгийн чанартай нь гэж боддог. Хувийн дуртай киногоороо тооцдог нэг алдагдсан өдрүүд гэж айгүй хөөрхөн кино байдیں۔ Тэгээ энийг бол би бас айгүй өндрөөр санал болгомоор байгаа. Тэгээд өнөөдөр болохоор би та нарт нариулагч Гарам хандын яг одоо кино театруудаар гарч байгаа шинэ кино нь болох нийгмийн дайсан киног онцлохгүй сайхан бэлдсэн байна. Гол дүр нь Ариун Бямбах гэсэн шүү дээ. Тэгээ тэрнээс гадна бүгд цаг үеийн див нарын маань нэг болох Цэнд аюу шигч бас байгаа. За бас сүүлийн үед улам улмаар л маш өндөр түвшний жүжигчин шүү гэдгийг харуулдаг байгаа Тод Гэрэл ах маань бас байгаа. За бас нэг сонирхолтой хүн бол тэ мэдээж бидний арт Trishna буюу хам бэлэг найз маань зүгээр нэг жижигч биш айгүй чухал дүр дээр ажилласан байна лээ гэд. Ерөнхийдөө бол Avengers-ийн түвшний stacked cast киногод байгаа байхгүй юу. Тэгээд нийгмийн дайсны уран бүтээлчд маань одоо яг надад айгүй гоё ирэх олгоод тэ кинон бүр ингээ нээлттэй хийхээс ч юм уу надад бүтэн киногоо явуулсан байхгүй юу. Тэгээд өнөөдөр болохоор би та нарт нийгмийн дайсны эхний нэг хагас хавцааг нь яг сайхан одоо танилцуулаад тэгээд та нар маань өөрсдөө та нарт гоё ингээ сонирхолтой санагдчих юм бол үргэлжлүүлээд үлдсэн хэсгийг бас одоо кино театрт өөрсдөө үзээ. Тэгээ цаг үе өөр болчихжээ тий. Цаг үе өөр болсон байгаа байхгүй тий. CDS-ний реакшнийг чигээ тэ мөнгө өгдөг. Одоо Red Burger-т бол тэ бүр ингээ манай кино ингээ тэ кино театрт гарахаас өмнө үзчихээ яриад өгчгөө гэд мөнгө өгдөг болсон байна шүү дээ. Тэ за бүдүүнээ бүжгэл. Зүгэрш байлаа энэ зүуд бэтэ тэр дор булам төрх харсан чин масуурн галзуургаад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэлэх хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань бас ер нь айгүй чухал дисклеймерээр буюу энэхүү киноны бүх дүр болон үйл явдал нь зохиомлоор бүтээгдсэн болно. Бодит байдалтай ямар нэгэн адил төсөөтэй хэрэг гарвал тэр нь цэвэр санаандгүй тохиолдол юм а гэх дисклеймерээр хэлж байгаа. Тэрний дараа шууд хамгийн дөрөнд харагдаж байгаа хүн бол Тодоо ахын бүтээсэн дүр буюу яг одоогийн байдлаар тэ 13 настай охины амь насанд хэрцгийгээр хүрсэн эргээр баригдчихсан хэдий ч шүүх хурал нь байнгын хойшлогдоод иргэдийн бухимдлыг асар ихээр төрүүлж сошиалын гол бай болчиход байгаа иргэн энэ байгаа. За удахгүй энэ дүр дахиад гарнаа. Харин киноны маань гол дүр бол мэдээж Ариун Бям жүжигчний тоглосон Тэнгис хэмээх өмгөөлөгч залуу байгаа. Ерөнхийдөө бол гэр бүл салалт маягийн одоо иргэний эргээрээ дагнадаг нэлээд өндөр зэрэглэлийн өмгөөлөгч байхгүй юу. Захиалагч талдаа шүүх хуралд орохдоо юу өмсөж яаж орохыг нь хүртэл нарийн сайхан анхааруулж өгчгөөд захиалагчаа ялалтанд хүргэснийхээ дараа нөгөө талын өмгөөлөгч нь уурандаа янз бүрийн үг шидээл эхлэхтэн тэ ялалтандаа алга ташуулж сур гэж хэлчихэд хэв нэг гараад явж байгаагаас нь ер нь Тэнгис ажилдаа хэр сайнаас гадна өөртөө ямар бардам итгэлтэй ирэх хүн бэ гэдгийг нь харж болж байгаа. За надад нөгөө жүжигцүү кейс санаад байгаа тань.
Та domain expansion хэд хэм блэ? Ажил карьерийн хувьд бол ийм юм байна. Хувийн амьдрал нь болохоор манай тэнгис ер нь бол нэг тийм их нэртэй базуулж мазуулаад байдаг тийм тайп юм биш. Ихэнх л зөвсийг өөрийнхөө шийддгээс гадна тодорхой хэмжээнд эхнэр охин хоёртой гэхээсээ илүүтэй ажилдаа их цаг зарцуулдаг юм шиг санагдаад байгаа. Жишээ нь тэгээд одоо хоол идчихсэн аа эхнэр нь юм ярих гэсэн чинь хоол идэж байхдаа битгий юм яриа. Босохгүй, ярихгүй хоолоо идэх хэрэгтэй гэснээр өөрт нь ажлын дуудлага ирэнгууд шууд босоо явчихж байгаа байхгүй. Гэтэ яг тэр дуудлага нь нэлээд нухацтай дуудлага байд юм л да. Ер нь бол зохиолын маань inciting incident байдаг буюу нөгөө нэг ялагдсан талын захиалагч эмэгтэй тэнгисийг нөгөө өмгөөлөгчийнхөө чихэнд юм хэлж байгаа зургийг авангуудаа Facebook-ээр сайхан Гол дүрийн хэвийн үргэлжлэж буй амьдралыг өөрчилж киноны үндсэн үйл явдлыг эхлүүлж буй эргэлтийн цаг. Inciting incident. Окей. Өмгөөлөгч нэртэй үндэ хэний тал ажилтгаа ойлгохоо болсон. Хэн нэрийн чихэнд ингэж шимдэг хүмүүс хамгийн аюултай. Жиш. Сэвэд өмгөөлөгч нэртэй үнэндээ хэний талд ажилдгаа ойлгохоо болсон хүн энтергээд нэлээд шууг андигдээдсэн байдаг. Тэр нь бүр мэдэгээр гарч мараа заяа. Шүүх ер нь шудраг байд юм уу да, бохор нийгэм да энтергээ бөө юм болчихж байгаа байхгүй юу. Дээд удирдлагаас нь шууд тэнгисийг дуудаж уулзсангуудаа чамаас болж нийт өмгөөлөгчдийн нэр хүндэн сэв сууж ийн энтергээд нэлээд ууртай байхаас гадна уг нь бол би зүгээр л ялалтандаа алга ташуулж сураал гэж хэлсэн ш тэгээд хэлээд ахт нь л тэ наадхыг чи хинч мэдхгүй хинч сонсоогүй арт иргэдийн ойлголтод нөлөөлж чадахгүй гэснээ өмгөөлөгчөөрөө ажиллах эрхийг нь нэг жилээр хасах шийдвэр гаргаснаа хэлжээдэг. Би тэр жаадын чихэнд ердөө амжилт гаргаж алга ташуул сурал гэж хэлсэн. Миний үйлдэлд аль бие ёсоор гомдол гаргасан хүн байхгүй шүү. Хэрвээ хин нэг нь гомдол гаргах юм бол хүн шүүхийн асуудал болж хувирна. Тэнд таныг ингэж дураарчин ч нэг хашгичуулаад байхгүй байх шүү. 2 жил энэ өмгөөлөгчтэй холбоо чинь өмгөөлөгчтэй хамгаалах үүрэгтэй мүү? Шийдэх үүрэгтэй мүү? 3 жил. Чи гарч ид. That's fucked up. Уучлаарай. Манай луужийн фермийн зүгээс нэг хүсэлт байна. Одоо нийгэмд дуулайн болоод байгаа бага насны хүүхэд хэрцгээгээр өнөөсөн нэг хэрэг бий. Өмгөөлөгч нь саяхан татгалзчихсан. Тэнгист ёс зүйн шийтгэл болгож тэр хэргийг үн төлбөргүй ажилуулна. За тийм тэгээ ингэж бөө юм болсны эцэс тэнгис маань өнөө киноны эхлэлд гарсан алуурчны өмгөөлөгчөөр ажиллахаас өөр ямар ч аргагүй болоод дуусж байгаа маа. Мэдээж те дандаа л Энэ бүр хавханд ороод байгаа юм шүү. Энэ бүр хавханд ороод нь штэ. Бүр тэ нэг юм. Би нэг Ошиноко өнөөдөр бас үдчихсэн. Тэгээ нэг дүр авах гад нэг найруулагчтай уулзаа нөгөөт нь унтах гад нэг дагуулад яваа тэр зураг болоод ингээд улам ингээд амьдралын сүрээд яг л тийм байна. Иргэний эргүүдээр ажиллаж ирсэн иймэрхүү хэрцгий эргүүдээр юусоо ажиллаж байгаагүй гэхээр те нөхцөл байдал юусоо тэнгисийн талд биш байгаа нь ойлгомжтой шүү дээ. Яд чилдээ нэг үнэн бүтлэхүү залуу туслахтай дээрээс нь холбооноос тавьж өгсөн хуулийн зөвлөх нь уг нь бол тэ маш чадварлаг гавьяат хуульч гэсэндээ одоо бол яалтчгүй тэ нас яваад унтахаас өөр эд шидгүү болцсон цоод л гээд ахгүй байдгийг. Энэ бас шийтгэл үү? Нэг сайн талын дүрс байна л та. Дэмжлэг. Чамд цаг байхгүй шүү. Тэрнээс гадна энэ хэрэг нь угаасаа сошиалоор асар удаан хугацаанд яригадаад бөөн хүмүүсийн хараалаг эдсээр байгаагаас гадна бүр шүүх танхимын үүдэн дээр хүмүүс ингээд жагсаал цуглаан ийгээд нилээн л дуйлан болж байгаа хэрэг гэсэн шүү дээ тий. За бас тэр алуурчин нь өөрөө хэрэгээ хүлээснээс гадна ер нь л тэ жоохон цоо ирүүл гэхэд хэцүү харьцахад айгүй ядаргаатай айгүй сонир нөхөрөлээ. Миний хувьд өмгөөлийн салбарт 10 гаруй жил болохдоо 300 гаруй хэрэг дээр ажилласны 260 гаруйг нь амжилттай авч гарч байлаа. Пүү. Мондөг. Чи надад хэдэн жил өгүүлж чадах юм те? Би дээд хэмжээ авмаарх байна. Аль болох бага ял авах хэрэгтэй. Надад бурхан өндөр үзүүлэлттэй шилдэг өмгөөлөгч хоёрын аль аль нь хэрэггүй. Надад дуустал нь явж чадах өмгөөлөгч хэрэгтэй байна. Таныг хэрэгээ хүлээсэн гэж эргэж буцаад сүнжрүүлээд явахгүй байгаас. Үгүй. Би маш их яарч байна.
Танд өөр асуух юм байна уу? Та миний загаснуудыг гэрт очиод эргээд өгч чадахгүй биз? За тэгээ удалгүй хэдүүлээ босож чухал дөрүүд буюу хохирогч охины ээж, аав, ах нартай танилцахаас гадна хэргийн газрын хамгийн анхны гэрч буюу галт гэж залуутай танилцж байгаа нь мэдээж тийм амар хэргийг өөрийнхөө нүдээр гэрчилсэн болохоор охины ар гэрийн төлөө алуурчинд шударга ёсыг нь хүртээхээр хамгийн ихээр зүтгэж байгаа хүн бол галт болж таарч He wants to be influencer. байгаа нь хэрэгтэй холбоотой бүх хэл юмнуудыг би бүр ингээд үдсэн кино үзэж байгаа санагч. Тэр өөрийн биеэр ярилцлага өгж хэлэгдэх ёстой юмнуудыг бүгдийг нь хэлэн иргэдийн дуу хоолойнд төлөөлөл болж байгаагаас гадна мэдээж хохирогчийн гэр бүлийнхэнд ямар хэцүү байгаа нь ойлгомжтой. Хохирогчийн ах нь уур уцаарандаа юу ч хийхэд бэлэн байгаа штэ. Тэгээд галтал хажууд нь байж хүчээр биш ухаанаар давж гарах зам руу залж өгж байгаа юм баггүй юу? Залбоо. Ахын ч гэсэн чамтай адилхан цов чангалж байна. Би ч гэсэн яарч ойлгож байна уу? Чамд хэрэг үсгүүл яах юм? Бидний эсрэг ашиглавал яах юм? Өчиг шоронд орвол яах юм? Сайн л үсттэй. Тэр шоронд ч орчих юм бол тэр адуурчантай ч уулзчихна. Тэр шоронд чи хүсэнтэйг уулзаад байдаг газар биш. Ахыг одоо орчих цаа. Actually Тришна ч жүжигч биш үү? Баруун талын гайн бүр өнөө ээл шааж хахад Тришна бол Let's go. Энэ алуурчин хэрэгээ хүлээчээд байхад шүүх хурлыг зарлахгүй удаж байгааг би тодорхой шалтгаантай л гэж харж байгаа. Би хэргийн газарт цагдаа нар ажиллаж байхад гэрчилсэн анхны гэрчин. Тэрнээс гадна галт хүмүүс угаасаа ямар нэгэн шууган болохоор хэсэг шуугж байгаа л мартчдгийг мэдж байгаа болохоор мартуулахгүй тулд байнгын л AI-аар охины хэрэгтэй холбоотой зураг бичлэгнүүд хийгээд тэрийгэ постлох замаар хүмүүсийн анхаарлыг авч үлдэж байгаа юм байна лээ. Гэтэ охины хэрэг ийм өндөр түвшинд олонний анхааралд өртөөд одоо хүртэл байгаад л байгаа бас нэг шалтгаан нь хэрэг болохоос ганцхан сарын өмнө охины open mic дээр дуулсан бичлэг нь нэлээд хит болоод охиныг таньж мэдэхгүй хүн бараг л байхгүй болсон юм байна. Ямар ч тач хэргийн явцад өөрчлөлт орохгүй нэлээд удасны эцэст хэргийн шинэ өмгөөлөгч буюу Тэнгис маань нийтэд дээл болж зарлагдсанаар харааж зүгөх дахиад нэг хүн нэмэгдчихэж байгаа байхгүй юу? Галт шууд л Тэнгисийн царайг алуурчны царайтай хамт AI зураг хийгээд Discord-ийн хүмүүсээрээ сэтүүлчихэж байгаа. Улмаар Тэнгис хэргийн материалуудтайгаа танилцаж ажил дээр төвлөрөх гээд ядж байгаа үедээ гадуурч тайван явах боломжгүй болчихж байгаа байхгүй юу? За гэхдээ Тэнгист бол өөрт нь тэр нэг тийм одоо дааж давшгүй дарамт бол болохгүй байгаа ч гэсэн хамгийн гол нь охиныг нь ангийнх нь алуурчныг хамгаалдаг аавтай охин энтергээд анги дээр нь будаг мудаг цацаж дээрлэхэд эхнэрийнх нь ч гэсэн багшилдаг сургуулийнх нь хүүхдүүд хичээлдэн ч сууха болоод бүр ажилласаа халагдах дээрээ тулдсан байдаг. Энд ингээд өчнөө олон хүний амьдрал өөрчлөгдөөд бөө юм болж байхад гол буруутан маань балаа юм яриад албан ёсоор ялаа авахгүй суугаал. Би тэр үед охины дуулж байгаа бичлэгийг үзээд явж байлаа. Гэтэл сургуулийн дэрэгдээс нэг охин гар орсон. Энэ хүчлийн та бүхэн дөрөвд болсон Keydrop байлаа. Keydrop төр үнгүй харьцаг 24 цаг тутам нээж болно. CDS код ажлууд 70,000 гифт таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унагаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах боломж байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Миний дахин үзэж сонсож явсан бичлэг дээрх охин ард ороод ирсэн. Сонин байгууз. Тэгээд нэгэнтэй уцаар яриад инээд алдаа л яваад байсан. Шүүх хурлаас өмнө хохирж барагдуулсан байвал багч гэсэн давуу тал бол ядаж оршуулгын зардлыг нөхөн төлөх боломж бий юу? Юу ч та. Надад одоо ганц пүүж гээл байна. Гэхдээ энд байгаа би одоо яаж зарж өрөх вэ? Хэрвээ та зарахыг зөвшөөрвөл итгэмжлэл хийгээд нэр шилжүүлж болно. хайр машин шастай. That's why. Би дахиж хүн болж төрөхгүй. Баяртай хүмүүсээ. Яа. Ганцаарч байгаа. Чимээ тарж байгаа.
Fucking AI voice. Ойлоо хамгаалсан юм шүү дээ. За тэгээд тэр алуурчны Брюсийг зарчхаад туслах залуу маань хохирогчийн ар гэрийнхэнд мөнгөний өгөх гэж үзсэн ч угаасаа тэгээд юугээл мөнгөний авцсан байж ахав. Тэгээд хохирогчийн ах бүр шанаадж авангуудаа араас нь байктайгаа өөж гараад мөнгийг нь цацчаад яваад өгдөг. Мэдээж янз бүрийн хүч хэрглэсэн юм хийж болохгүй гэдгээ мэдж байгаа ч гэсэндээ инхрийлж нандиндаг байсан бяцхан дүүгээ алдчихсан ах хүний төвчээр алдагдaltaгүй яах вэ? Нэгэн орой найзуудаа дагуулад Тэнгисийн гэрийн гадаа яваад очноо. Хин бэ? Вирус гарч чадрыг. Юу болоод байгаа юм бэ Тэнгисээ? Хохирогч ах. Энэ хүүхдүүд юу хийж байгааг мэдэхгүй байх шиг байна. Одоо Шүүн орой болсон хань яачих юм бэлээ? Чи ядаж гэрэлгээгээд уулзал та. Аа би яагаад вэ? За тэгээд охины ах Тэнгист маань яг юу ихийг та нар маань те өөрсдөө үзээрэй. Тэнгис бол яалтчгүй бүр үнэхээр атсан шалаанд ороод хэцүү байдалд гаццсан байгаа даа шүү дээ те. Нэг зүйлийг хэлэхэд одоо өөр дөр нэрэд байгаа энэ их дарамтууд киноны үлдсэн хэсэгт улмал бүр нэмэгдээд бүр нэлээд ноцтой байдал үүсгэс гадна бүр хэлт захтнаад ахыг бүр нэг нэлээд том эргэлт. За энийг өсөр ярьж болохгүй хаа. Тэгээд өөрсдөө үзэхгүй тийм ээ. За тэгээд энэ бол нариулагч That's it. Рамандын Нэг үсэлж ирлээ. нийгмийн дайсан киноны эхний 50 гаруй минутын хугацааны одоо хэсэг нь байлаа. Тэгээ за нариулагч Гаран манд одоо яг Аригун подкастад орохдоо ер нь киноны хэлэнд айгүй нүдтэй хүн юм байна гэж одоо би анзаарсан байхгүй юу. Тэгээд сая яг нийгмийн дайсныг харахад маш олон одоо метафор буюу зүйрлэлтэй юмнууд зөндөө байгаа. Яг ингээд энэ яг яагаад тийм чухал зүйл байгаад байгаа юм бол энэ дээр яагаад ингэж амар анхаарал өгж камер байгаад байгаа юм бол жоохон ингээд хэрэггүй юм дээр цаг зарцуулаад байгаа юм шүү гэж харагдахуйц юмнууд зөндөө байсан ирнэ. Яг киноны төгсгөлд тэд нар нь айгу чухал болж таарсан ч гэх юм уу. Тэгээ мэдээж за одоо ингээд эхний хагас ингээд тэгшин байсан юмнууд ингээд нураад ингээд ярьж байгаа юм дээр бол оруулж болох камерт биш оруулж болохооргүй оруулж амжихааргүй тиймэрхүү зөндөө олон жижиг элемент улаан малгайд хүүхдийн жүжиглсэн тоглолт. Эргэн тойронд нь чана өөрөө голтон. Тиймэрхүү яг юм гоё киноны хэл талаасаа яг кино сонирхдаг хүн айгуу гоё appreciate хийж үзэж болох зөндөө элементүүд байсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт яг нийгэмд өгж байгаа мессежээрээ ер нь бол үзэхэд маш чухал. Үдцэн байна уу шаац. Яриад өгч юм байна уу? Одоо яг чухал хөндөгдөх ёстой сэдв хөндөгдөж байгаа. За хоёрт болохоор мэдээж үзээгүй шүү. Таамаг тришнэ алуурчанд гэж буугаад байгаа юм да. Яг киноны өөрийнх нь үндсэн хэл фэмилиг талаасаа бас ингээд айгуу гоё харж авч болохуйц үзэхүүц юмнууд зөндөө байсан санагдаж байгаа. За тийм ээ. Гараагүй шүү. Энэ гарцсан. Би киноны нээлтэн дээр ноцсон. Тэгээд кино эхлэхгүй удаад тахаар нь мань үзээгүй. Тришнэ намайг үзсэн гэж бодож байгаа. Тэгээд та нарт маань өөрсөнд маань сонирхолтой санагдчихвэл одоо киногоо үргэлжлүүлээд юу болох нь бас сонирхолтой санагдчих юм болов. Гэтэ би очсон шүү дээ. Тэгээ бас найздаа ингээд те кино ингээд те нэг ажлын ард гарлаа те баяр үргий те баяр үргэхтэй хамгийн гол юм аа би хийсэн аахгүй юу. Бол өөрсдөө кино театрт үзээрэй. Бүхий л кино театруудаар одоо гарч байгаа шүү. За тийм байна. Тэгээд өнөөдөр маань бичлэг энэ төрөд өндөрлж байна. Хэдүүлээ угаасаа дараачих бичлэгээр тунгуудахгүй уулзголохоор төвчээртэй сайхан хүлээж байгаарай. Хайртай шүү. За. Цагаараа. Бай зүзүүлэр. Энэ цаана байгаа зураг нөгөө нүрэн дээр боб зурдаг зураг байна те. Царай те. Гүмөө. Тэрний л царай ахшаа. Хүний стори харсан чинь сүүлийн сцен тришнэ шоронд орцсон суугаарагцсан тэгжил тааралтай.